За 13 ороод ирсэн байна. За 13 хүндээ энэ цаг өдрийн мэндийг хүргье. За би богинохон лайв хийч. Маш богинохон лайв гэдэг нь 30 минутанд багтаагаад ингээд лайв хийч. За ямар ч байсан лайвд орж ирсэн та нартай маш их баярлалаа. За ингээд ар халахын алдар дуучин адар сүрэн агсны маань тэвэ гэрэл төшөө одоо тун удахгүй босгож байгаа. За энэ хөшөөг одоо босгох санаачлагыг Зариг цэгийн сайтын хамт олон санаачилж зохион байгуулж ингэж явж байгаа юм байна. Тэгээ маш их баярлалаа. Тэ Зариг цэгийн хамт олонд одоо баярлалаа гэж хэлэх чинь. За адар сүрэн одоо бэлжээгийн адар сүрэн гэдээ агсан болвол за яг нутгийн маань сайхан дуучин тэ одоо яг одоо завхнаараа углаж явдаг ийм сайхан дуучин. За энэ дуучны маань одоо гэрэл төшөө одоо тун удахгүй босох гээд ингээд одоо үр хөөхөд ачцээ. За нутгийн сайхан дуучид уран бүтээлчд одоо хамтраад ард түмний бас сайхан хандиваар ингээд одоо энэ сайхан гэрэл төшөө босгож байгаад бол тун их баяртай байгаамаа. Тэгээ би адар сүрэн агсны дууг их сонсох дуртай. Маш сайхан дуунууд байдаг тийм ээ. Тэмэн дээрээс наран орхон, энх хүлрэл гэдэг одоо ингээд мундаг сайхан дуунууд байдаг. За ард түмнийгээ дунд бол үнэхээр одоо алдарсан. За амьд сэрүүнд нь бол авах хөстой гавьяа шагналын бол өгөөгөө харамсалтай нь ингээд бурхан тэнгэрийнхээ орон заларсан байдгийн. За тэгээд одоо нөхөж одоо нэхэн олгож бас одоо яваагүй юм байна лээ. Тэгээд энэ өшөө босоод ирэхээр тэгээ наалдар гавьяаг нь мөнгөчүүлж тийм ээ. Энэ авах гавьяа шагналын бас одоо өөх байхаа гэж би бодож байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ сайхан ард түмний хайртай сайхан дуучны маань нэг гэрэл төшөө сайхан босох нэ гэж энэ дээр бол их баяртай байгаад байгаа. Тэгээд ер нь бол бас одоо мэдэх улсууд нь бас мэдэх бах тийм ээ. Амьд сэрүүндээ бол одоо ажил төрөлгүй болоод ингээд одоо бас жоохон бордарс хүртээд тий сархад хүртээд ингээд одоо сайхан дуулаад ингээд тий энэ сайхан одоо ард түмэндээ ер нь уран бүтээл уралгаа түгээж ингэж явж исэн ийм сайхан агуу дуучин. Гэтэ ер нь бол одоо энэ өр хөвгт нь ачцаа энэ одоо бас одоо энэ Зариг цэгийн хамтраад ингээд хөшөөг нь босгож байгаад бол үнэхээр баяртай байгаа. За тэгээ ийм байгаамаа. Тэгээд ер нь бол агсныхаа одоо энэ сайхан гэрэл төшөөнд тийм ээ одоо олон улсууд сайхан энэ дуугийн дуулж ингэж оролцож байгаа шиг байна. Миний хувьд ч гэсэн одоо бас нэг сайхан дуугийн дуулаад бас нэг оролцсноо. Тэгээ ер нь бол энэ сайхан дийл хувцас өмсөд нэг сайхан одоо дуугийн дуулж бас оролцсноо гэж ингэж бодож байгаа тий. Яагаад дийлний зах юу гэнэ? Яадаг зээлний зах болж. Зүгээр л дийлний зах байгаа сте тий. За ийм одоо сайхан ямар мэн амжилт хүсье гэж баярлалаа. За тэгээд бас одоо сүүлийн үеийн дуучид бол адар сүрэн агсны дуунуудыг сайхан сэргээж дуулсан байдаг тийм ээ. Энх хүлрэл гэдэг дууг нь бол төрөм мандах гэдэг дуучин бол маш сайхан дуулсан байдаг өөрийнхөө. За би тэгээд энэ энх хүлрэл гэдэг дууг бас нэг жадаа ядна ганц бодгийн нэг сайхан аялья. Угол нутгийн талаа Орэн салхын сэрэлзэ Хөлн салхны өцүр сэргэм Унгаан хүлэгийн гатар чангараад энхүлрөө шимтгийн эхэр энхүлрөө мингэн жиргдыг үдэхүү садын хүн 사승 소훈 멜레텔제 사승 소니 아르완 охтаммо 사흥 한님인 시티글 바야사 앵훌러 심팅에 앵훌러 흘밍근
жаргалын үдэхөө. Гэх жишээ нь одоо Адар сүрэн агсны бол маш сайхан дуунууд байдаг. Ингээд одоо Адар сүрэн агсны маань дуусан дуунуудыг сайхан дуулж бас олон улсууд бас ингэж оролцож байгаа юм байна лээ. Тэгээд энэ бол ер нь бол сайхан дуучнаа дурсаж, сайхан дуучныхаа одоо гэрэл төшөөнд одоо хүндэтгэл үзүүлж ингэж явж байгаа зүйл гэж би одоо харж байгаа. Тэгээд энэ хөшөөн сайхан босоод ирэх юм бол одоо Монголын ард түмэн одоо очиж сайхан энэ сайхан дуучинтайгаа тийм ээ энэ одоо гэрэл төшөөн дээр нь одоо зураг өргөө татуулж энэ гэрэл төшөөгийн сайхан үзэж энэ хөшөөгийн сайхан хүндэлж явдаг ийм одоо сайхан зүйл болох байхаа гэд. Тэгээд одоо нутгийн сайхан дуучид одоо Батсүх ардын жүжигчин Далантайгаа яваад за тэгэл ингээл нутгийн сайхан дуучид энэ одоо хөшөө босгох энэ үйл хэрэгт сайхан оролцоод уриалаад ингээ явж байгаад бол би талархаж байгаамаа. Тий. Ер нь яалчгүй л одоо ард түмний тийм ээ одоо хар халахын ёстой алдар дуучин хүн бол одоо Адар сүрэн агсныг бол яахан одоо мартахгүйлээ тийм ээ Монголын ард түмэн бол тий. За ийм л одоо байгаа. Тэгээд ер нь бол ийм одоо сайхан үйл хэргийг одоо бид нар бол одоо багтан цаашааж тийм ээ ингэж одоо явах нь бол зүйтэй юм аа л гэж харж байгаа. Тэгээд миний хувьд бол хэмэр алхаа миний хувьд бол нэг сайхан дуугийн сайхан дээл хувцастайгаа за би болж игэл сайхан ятгахтай тийм ээ ингээ ятгахтай дуулъя гэсэн ийм одоо бодол бол байгаамаа гэдгээ бас хэлье. Тэгээд ямар ч байсан одоо энэ тоглолт моголт нь болох юм байна лээ. За тэгээд энэ үр хүүхэд тийм ээ ачцээд нь одоо эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг өсөн өрөөё. Тэгээд дуучин одоо Адар сүрэн агсны маань одоо гэрэл төшөө дун удахгүй босход хэмэр алхаа бас одоо тэр хөшөөн дээр очиж сайхан алдар дуучныхаа тийм ээ тэр хөшөөнд сайхан тийм ээ мөргөж нэг сайхан дууг нь одоо хөшөөнийг нь өмнө сайхан бос дуулнаа гэж бодож байгаа. Ер нь бол Завхан аймгийн одоо хүн штэ Адар сүрэн агсан бол тий. За юм байгаамаа. Сайн уу алхаа юу байна вэ гэж байна. За би ер нь ингээ богинохоо лайв хийчих гэж байгаа. Тэ нэг 30-аад минутын лайв ингээд хийгээд за өндөрлөө гэж бодож байгаа. Ер нь цөөхөн минут нэг лайв хийгээл ингээ өндөрлөчээ. Тэгээ ер нь бол талархсан сэтгэлээр илэрхийлж байгаа. Зариг цэгэmäний одоо хамт олонд баярлалаа гэж байгаа. Мөн одоо нутгийнхаа сайхан одоо төрөн гарсан энэ сайхан дуучид энэ халдар дуучныхаа хөшөөнд тийм ээ одоо гар буй оролцож тий ингээд одоо хандив тустай мөргөж явж байгаа энэ улсуудаа одоо би талархлаа гэж хэлэх гэж байгаа байхгүй юу. Тэгээ амьд сэрүүнд нь бол энэ хүнийг бол үнэхээр мартцсан юм аа. Үнэхээр мартцсан. Төр засагч тэр одоо төмөө олон нь бол мартаагүй тийм ээ. Төр засаг одоо тэр зүйл нь бол мартаад амьд сэрүүнд нь одоо гавьяа шигнэлийг өгч чадаагүй. Ингээд одоо тийм ээ бурхны оронд заларцсан. Тэгээ ийм улсууд их олон л одоо Адар сүрэн агснаас өгсүүлэл байж байна. За мөн одоо тийм ээ одоо Понцгийн Сүхбат гэж одоо Монгол улсын одоо гарц цолтой за инээдэг гэж одоо ард түмнийхээ дунд бас одоо мэдэн дээ. Энэ Сүхбат одоо гардын одоо арсан цолыг нь бол нэхэн олох ёстой маа гэдгийг би бас ярьж байгаа. Тий. Ер нь бол нэхэн олгоод өгөх ёстой. Амьд сэрүүндээ авч чадаагүй аюулхай чэжин дээрээ арсан цолоос хийлгээд шивүүлээд ингээд өнгөрсөн үн штэ. Тэгээд энэ нэхэн олгох энэ шагналыг бол араас нь ингээд бас нэг өгчөж явах хэрэгтэй. Тэгээд авах ёстой улсууд нь амьд сэрүүндээ авч чадаагүй байдаг юм а. Тэгээд Адар сүрэн агсанд бол одоо энэ хөшөө энтер нь ингээд сайхан босоод ирэхээр аяанда тэгээд одоо нэхэн олгоод энэ ар гэр үр хөвгтөд нь ачцээд нь ингээд нөхөн олгож ингэж өгөх байх гэж бодож байгаа. Өгөөсөөч гэж одоо энэ лайваараа би бас хэлэх гээд байгаа тий. За ийм байна. Тэгээд Адар сүрэн агсныхаа энэ сайхан дуунуудыг сонсох. За тэгээд одоо тийм ээ ингээд одоо ийм одоо сайхан гэрэл төшөө босноо гэхээр одоо үнэхээр одоо талархаж байгаа. Тэгээд энэ заргийн одоо өнрөөгээд сэтгүүлч байдаг тийм ээ. Энэ өнрөөгийн одоо бас аав нь Адар сүрэн агсны одоо сайхан одоо сонсдог, дэмждэг ийм одоо байсан юм байна лээ. Тэр утгаараа тэгээд одоо энэ сайхан өшөөг нь босгоё гэд санаачлаад ингээд одоо явж байгаа энэ одоо үйл хэрэгт нь бол өндөрөөс өндөр амжилт хүсье гэж. Ямар муухай дийл вэ гэж. За энэ гомб баян мөх гэд нөхөр муухай атаарх нөхөр байна да тий. Тий, муухай атаарх нөхөр Алхааны сургалт явуулаач л гэж. За алхааны сургалт явуулж болно. Тэгээ алхааны сургалтыг бол явуулж болно. Тэгээд асуудалгүй шүү дээ, тийм ээ. Сайхан монгол хүн одоо юу гэдгийг одоо нэг сайхан монгол хүн нэг юм алхах гад алхах одоо учраа олохгүй, мэдэхгүй чадахгүй байх юм бол
За ер нь бол одоо энэ зүйл байж болно шүү дээ. Тий. Монгол одоо эр хүн бол сайхан алах ёстой. Сайхан алхахтаа энэ тал нутгатаа сайхан таваараа алах ёстой маа гэж. Дээлийг ингэж хийх муухай юм байна гэж. Яаж хийх муухай байгаад байгаа юм? Яац? Энэ бол одоо энэ сайхан дээлийг нэг сайхан одоо дэмждэг. Ямарыг дэмждэг нэг сайхан дүү маань одоо сайхан бэлгэлсэн. Цагаан сарын үеэр шүү. Цагаан сарын үеэр сайхан бэлгэлээд тэгээ Монгол эр хүн энэ ийм өндөр захтай дээл өмсвөл одоо зам мөр нь одоо тэгш дүүрэн ийм сайхан байдаг. Ер нь одоо энэ алдартнууд өмсөж байгаа энэ дээлүүдийг та нар хараарай. Бүгд одоо зах нь ийм өндөр байдаг. Ийм босоо өндөр байдаг. Тэгээ энэ бол эр хүний хэмэрлундаа зам мөр нь одоо дандаа ийм өндөр дардан сайхан байх ийм бэлгэлтэй юм байлээ шүү. Тэ. Энэ бол захны юм өндөр байх утга учир бол эр хүнд ийм өндөр захтай ийм дээл мэйл бол бас одоо сайхан ийм бэлгэлтэй ийм зүйлүүд байдгийн байна лээ шүү. Тий. Энэ зүйлийг бас одоо энэ лайваараа бас дамжуулаад бас хэлье. Тий. Яг уу атаарч байгаа улсууданд тэгэл ингээл баг одоо энэ дээл хувцас Монгол дээл хувцас өмсгөөсөө ичдэг нэг ийм болцсон штэ. Тий. Одоо нэг дээл хувцас өмсөд ингээ явхаар дээрээс нь доош нь хүртэл мэлэрч хардаг. Тий. Баг одоо нүдрүү нь хуруугаа ичмаар ингээд гайхаад хараад идэх байхгүй. Би энэ дээр одоо жоохон илдүүрээд идэв. Бид нар энэ дээл хувцсыг бол одоо юу гэдгийг нэг юм цагаан сараар өмсдөг, наадмар өмсдөг л гэж ойлгочод байгаа. Үгүй байхгүй. Энэ Монгол үндэсний хувцас бол бид нар одоо илүү төлхөө сайхан өмсөж явах хэрэгтэй. За би тэгээд өнөөдөр одоо Адар сүрэн агсны талаар ярих байгаа учраас энэ сайхан дээлээ өмсөөд, энэ хямар малгайгаа өмсөөд ингээд сайхан ярьлаа. Тэгээд нэг юм богинохон лайв хийчих гэж бодоод ингээд сайхан сууж байгаа. За тэгээд Адар сүрэн агсны одоо тэмэн дээрээс наран орхон гэдэг дууг нь баснтоо сайхан аялья. Сонхон зэрэглэт говмэн солонгийн долоон өнгөтэдэгөө солио хүрэн атминэхөө сарын газараас жонжотэдэгөө солио хүрнэ умхаа тэнгэрийн наран орхондохоо соломон чумагаан зорхороо сарангэхэд учрандахөө шичэртэн туярах говмэн шинхэн ашигэн гэтэрэхөө ширээтны маань жонжонднөхөө тэнгэрийн хаяа тэлэстэдэхөө цагэн шугүйтэй говмэн самбилэн хорвоо алдратайдахөө саяханэсэн чам тагаби заммин урти게 도둔다 хөгч. За иймэрхүү байна. Тэгээд одоо богинохон лайв хийн. Энийг урт удаан сунжруулахгүй. Тэгээд одоо нэг 13 минут болж байна. За 20 минут лайв хийгээд ингээл өндөрлөө доо. Тэ? Үнэхээр өөртөө итгэлтэй юм аа. Бас л огт тэнхгүй байж хөөрхөн тусч хүн байна лээ. Баярлалаа л гэж. За яг хөтэ тэгээ монголчууд нэг нэгэндээ тустай дэмтэй тийм ээ. Танихгүй намаагүй шүү дээ. Нэг нэгэндээ тустай дэмтэл явж ирсэн юм аа. Тий. Тэр утгаараа би бол нэг бас нэг хүнд тусалчих юмсан да. Хүнд одоо нэг хэлсэн бол бас нэг хэлсэндээ хүрчих юмсан да. За гэсэн бол ёогүй бас нэг монгол эр хүний нэг юм зам одоо нэг бас нэг юм гүндүүгөө сайхан нэг юм монгол зам байна шүү дээ. Тэр үднээсээ л би тэгэж одоо тийм ээ. Нэг хүнд нэг заа гэсэн бол бас нэг удлаа хэлсэн юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Би ер нь одоо хүнд чадах юмаа чаднаа, чадахгүй юмаа чадахгүй л гэж хэлжтэй. Тийм учраас би нэг юм тийм ээ. Хүнд муу санахгүй, хүнд одоо хар буруу санахгүй, хүнд муу юм хийхгүй. За ингээл явъя гэж би ингээ боддتي. Яг нь над руу бол олон улсууд дайрж байгаа, дуталж байгаа, янз бүрээр хэлж байгаа. Би энийг бол тоодгүй мó. Тэгээд тэр улсуудын одоо буян заяа тий зам мөрн одоо тэр хэлсэн үгэндээ одоо ороогдож бас одоо явах байдэ гэдгээс бас одоо харамсчихэд нь штэ тий. За ийм л байна да. Тэгээд би бол одоо энэ Адар сүрэн агсны одоо гэрэл төшөө босгож байгаад бол үнэхээр сэтгэл өндөр байна. Ангалуун байна, сайхан байна. Тэ энэ нэг сайхан дуучнаа бид нар тийм ээ одоо гэрэл төшөөгөөрөө ч гэсэн одоо мөнгөлөх ёстой.
тий. За ийм ер нь бол одоо дуунж яваад идэгээс биш одоо яг одоо нэг ийм дүрс зураг тийм ээ энэ гэрэл төшөө энэ зүйл нь бол одоо байхгүйсэн. Тэгээд одоо энэ сайхан гэрэл төшөө босоод тийм ээ ард түмний одоо бас хайртай дуучин, ар халахын алдар дуучин, адар суран гагсны маань хөшөө босгож байгаад бол талархаж байна гэдгээ одоо хэлээд энэ зариг цэгийн сайтын хамт олонд баярлалаа гэж. Тэгээд мөн одоо нутгийн сайхан дуучид, нутгийн одоо сайхан уран бүтээлчид, гавьяатууд, ардын жүжигчид тийм ээ энэ сайхан одоо Монголын ард түмний хандвар энэ сайхан хөшөө босч байгаа. За ийм л одоо сайхан үйлрэг болж байна да. За тэгээд одоо ингээд лайв ингээд өндөрлнөө, тун удахгүй ингээд өндөрлнө. Тэ. За ийм байна. За тэгээд за За энэ хишигт гээд нэг золбон уулгаач тий. Чи одоо зүгээр зайлаараа энэ лайвн дээрээс тий. Тий. Зайлчих. Би чамтай одоо нэг ийм сайхан одоо эерэг ийм лайв хийж яхад чамтай эрүүл урал хиймээргүй байна. Тэг чи эргээд тийм ээ надтай уулзыг үл тий дүрс зураг гаргаж ирээд хаа нэг газар Монгол жижиг гэн штэ таарна штэ тий. За юу. Эр хүн шиг уулзаж чадахгүй чацгасараалаад ингээд алга алдав тий. За иймэрхүү байна. Тэгээд энэ лайвыг бол ингээ богинохоо хий гэж одоо тэгээд талархсан сэтгэл гэдэг бол сайхан л та. Тэгээд ер нь бол юмны одоо талархал одоо баярсан талархснаа бас одоо хүнд илэрхийлж явах хэрэгтэй. Би бол одоо энэ зариг цэгээмэнийг бол ер нь Монголын ард түмний ихэнх хувь нь мэддэг, дагдаг, үздэг тийм ээ. Одоо янз бүрээр л одоо бас ярьж идэг. Гэхдээ гол нь одоо энэ юу ахгүй та. Ийм одоо сайхан тийм ээ. Энэ сайхан дуучны маань мөнгөлийн гэрэл төшөөг нь босхыг гэдэг энэ санаачлахын дээр бол би үнэхээр одоо зариг цэгээмэнд талархаж байгаа. Үнэхээр талархаж байгаа. Хэмэр болохоо онлайн сургалт байна уу гэж. За ийм байна. За ингээд өндөрлөө. Тэгээд Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Тэ. За ямарыг дэмждэг та бүхэндээ баярлалаа. Нэрүүлэн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. За тэгээд одоо тун удахгүй адраа агсныхаа нэг сайхан дуугаар Хэмэр алхаан одоо бинчлэгөө болгож одоо сайхан энэ сайхан алтар дуучныхаа тэ энэ гэрэл төшөөнд зориулж өөрийн одоо чадах хэмжээгээрээ сайхан дуулнаа гэж байгаа. Би бол дуучин биш учраас бас сайхан ойлгож хүлээж аваарай. Тэгээд одоо элдв бусаар одоо янз бүрээр хэлээд нэг дуучин одоо мэрэгжлийн дуучин хүн бол биш шүү. Зүгээр л сайхан дуулах дуртай. Монгол хүн бол дуулах дуртай. Тэр тусмаа одоо энэ адар сүрэн гасан. За тэгэл энэ одоо тийм ээ төмөр уяггүй антэргээл энэ сайхан дуулдаг энэ дуучтай бол би үнэхээр хүндэлдэг. Яг хөтэ одоо энэ сүүлийн үеийн уран бүтээлчд гэдэг юм уу сүүлийн үеийн одоо энэ улсууд бол сайхан дуулдаг залуучууд бий л. Тэ. Гэхдээ ер нь бол одоо бас нэг ингээд нэг хэлбэрцэн, галбирцсан, удлаа нэг ингэсэн нэг ийм юмнууд байгаад идэг учраас би зүгээр яг хуу сүүлийн үеийн дуу гэхээсээ илүү зандаа сайхан, нэртний сайхан, энэ дээр үеийн адраа гисны за төмөр уяггүй энэ дуунуудыг сонсох их дуртай байдаг юм тий. За ийм байна тий. Тэгээд одоо ямар ч байсан бас одоо энэ ажлын өдөр ч гэсэн үзэж одоо Хэмэр лайвыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Одоо нэг 80 гаруй хүн орж ирээд одоо нэг 53 4 хүнтэй байж ах шиг байна. Өнөөдөр бол ажлын шинэ 7 хоногийн эхний өдөр. Тэгээ ажилд нь амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайхан бүхний хүсэн өрөөе. Тэгээ Хэмрыг дэмждэгт баярлалаа. Тий. За тэгээд одоо үргэлж сайхан тийм ээ урмын үг харилж идэг. Одоо бас одоо дэмжигчтэй баярлалаа. Уваагүй одоо өгч ийсэн үг бичдэг энэ нөхдүүд бол хизээ нэгэн цагт хожимын өдөр одоо ойлгоно. Хэмэр алхаа гэдэг чинь үнэхээр одоо зөв ярьж ийсэн юм байна. Зөв залуу юм байна гэдгийг бол тун удахгүй явцын дунд ойлгоно гэж байгаа. Явцын дунд юм бол одоо ингээд яваандаа мэдэгддэг, яваандаа ойлгодог. Тийм учраас яваандаа бол ойлгоно гэж. За ийм байна. Ийм захтай дээл бас байдаг юм уу гинэ. Чи
Монгол хүн биш учраас ийм захтай дээл хараагүй. Тий. Чи бол одоо ер нь бол тэгээд хэцүү гар штэ. Энэ нэг ийм нөхөр бол байж идэв. Чи энэ Монгол дээл өмсөд явахад чамд бол одоо зохицолгоо зохимж гэдэг зүйл бол бас дээл өмсөхөд бас байдгийн шүү. Тэгээд би одоо энэ дээр нэг зүйл хэлье. Монгол дээл өмсчоод энэ доогуур нь энэ нэг пүүз мүз өмссөн байдаг шүү. Энэ бол асар буруу шүү. Энэ болохгүй шүү. Монгол дээл өмсөн бол доогуур нь заавал төрүүтэй гутал өмсөх хэрэгтэй. Ялангуяа энэ Монгол гутлаа сайхан өмсвөл их гоё. Тэ. Ийм байдгийн шүү. За тэгэл энэ босоо захтай энэ сайхан өндөр захтай дээлийг бол за одоо тэгэл бас сайхан одоо авраг харсан заан харцаг начин гардуудаа сайхан их олж харна да тий. Одоо сайхан давгдорж авраг, за хавхихоо давгаа жаргал, за одоо мөнхөт авраг, за хангаа авраг гэх юм уу. За энэ сайхан ийм өндөр захтай дээлнүүдийг их одоо өмсч харагдж идэг. Тэгэхээр энэ өндөр захтай дээл ямар учиртай юм бэ гэхээр би сая хэллээ шүү дээ. Энэ эр хүний одоо зам мөр тэгш явах, өндөр заяатай явах, тийм ээ, хэмэр лунтаатай явах, тэгш дүүрэн явах. За ийм одоо утга учир бэлэгдлэр дээлний зах ийм өндөр байдаг, имжээр ийм өргөн байдаг. За ийм одоо утга учиртай шүү. Түүнээс одоо нэг тийм ээ зүгээр энгийн дээл бол одоо ингээд энгийн зах мах нь бол ийм байдаг. Ер нь бол энэ алдартнууд их юу гэдэг энэ сайхан тийм ээ энэ өв соёл болсон энэ зүйлээ сайхан түгэж явж байгаа энэ одоо авар гарсан заан одоо ер нь энэ сайхан мундаг улсууд энэ сайхан өндөр ийм захтай дээлүүд их өмсдөг байгаа шүү тий. Ер нь бол би сая хэллээ шүү. Дээлний зах өндөр байх тусмаа одоо эр хүний одоо зам тийм ээ цаашдын одоо тий зам мөрөн тэгш дүүрэн өндөр заяатай тий хэмэртэй лундаатай явна гэж ингэж одоо бэлэгдэл байдаг. За ийм байдаг шүү. За юу. За тийм байна. За тэгээд энэ одоо юунууд бол тий энэ наад дэлэг чинь хүн өгөөд байсан биз дээ л гэж. Тэгэлгүй байх уу. Энийг бол би одоо хэллээ шүү дээ. Энийг бол одоо сайхан хэмэр алхахыг сайхан дэмждэг нэг сайхан дүү маань цагаан сараар тэгээ энэ сайхан дийлийг одоо надад бэлгэлсэн. Ярд одоо юу гэдгийг энэ сайхан хайр өнтгөл хүлээгээд өв соёлоо тэгээд ингэ явж байгаа сайхан хата сайхан дээл бэлгэлнэ. Та их Монгол дээл их сайхан өмсдөг юм байлээ гэд. Ингээд сайхан одоо дээлийг одоо надад тийм ээ сайхан цагаан сүүгээ бариад. За ингээд одоо энэ сайхан дээлийг бэлгэлсэн шүү. Тий, бэлгэлсэн шүү. Тий. Тэгээд одоо энэ захны утга учирыг бол сайхан одоо өөрөө яг одоо тэр ёс мэддэг хүн сайхан одоо өөрөө сайхан тайлбарлаад ийм учиртай юм шүү хаа. За ер нь бол ийм байдгийн шүү гэдгийг сайхан тайлбарлаж хэлээд ингээд одоо бэлгэлж өгсөн байдаг. Би энэ дээлийг өмсөд одоо олон одоо бас алхалтыг хийлээ. Тий. Ер нь бол ингээл уул хангаад одоо гараад ингээл явахдаа энэ дээлтэй л явж гин үү? Ер нь бол энэ дээлтэй л явж байгаа. За тэгээд энэ жилийн наадмаар бол бас одоо энэ дээлтэйгээл одоо сайхан наадмын талд орно доо тий. Ингээ сайхан орно штэ. За юм байна. Тий. За энэ Барсуулт гэдэг нөхөр за энэ бол яах вэ? Тий нэг юм тий нэг юм чаавас нэг харантай шиг л байна. За энэ яах вэ? Тэгээд иймэрхүү улсууд бол зөндөө шүү. За тэгээд гол нь бол энэ лайваараа юу хэлэх вэ гэвэл тэгээд энэ сайхан нутгийн сайхан дуучны маань энэ алдар дуучны маань хөшөө босгож жоод одоо талархаж байгаа. Зариг цэгмэн талархъя. За нутгийнхаа сайхан дуучид ардын жүжигчин гавьяатуудаа бас талархъя гэж байгаа. Тийм. Тэгээд нийт Монголын ард түмэнд хандив дэм тусаараа энэ хөшөө босч байгаа. За ийм одоо учраас талархлаа гэж байгаа. Тийм. За ийм л байна шүү дээ. За ийм байна. Тийм. За тэгээд атаарч жөтөөрөхөд байгаа нөхдүүд. Тийм. Атаархаа жөтөөрөхөд байгаа нөхдүүдэд хэлэхэд за амьсгалууд минь амьдралаа хар. Тийм. Амьдралаа дээшлүүл. Тийм. Атаархаа жөтөөрөхөд явах юм бол та нар яг тэр хатангэршаал тэр атаархал жөтөөргөл дундаа хатангэршаал хатаал ингээл үлдэн шүү. Тий ингээл үлдэн. Энэ атаа хорслоо хой, атаа хорслоо одоо хаяад тий. Альва сайн сайхан зүйлийг бодоод явах юм бол тий тэлж одоо дээшлээд тэнгэр тул одоо баяжхаж үүсэхгүй шүү дээ тий. Атаа жөтөө бол ерөөсөө яг энэ хатангэрсэн юм болдог. Яг тэндээ гацдаг. Тий тархилгооч яг ингээл яг тэндээ гацсан шүү. За ийм байна.
За тэгээ баярлалаа. Тэгээд монголчууд нэг нэгэнтэй тустай дэмтэй яваараа түрүүний хүн хэлсэн тийм ээ. Одоо хүн тустай ийм сайхан одоо сэтгэлтэй байна лээ гэж. Би бол хүн туслахыг л хичээдэг. Хүний хүнээр нь харахыг хүнээр нь хардаг. Би бол хэн нэгэн хүнийг одоо өмсөн зүүсэн өнгө дүрх тийм ээ уусан эзнэр нь хизээч дүгнэдэггүй. Би хүнийг хүнээр нь харах дуртай. Ялангуяа одоо монгол хүн бол монгол хүнээр нь сайхан харж яваараа гэж хэлэх гээд байна. Тий. Тэгэхгүй тэгэл ингээл нэг юм зарим нь одоо нэг тийм ээ унсан машинд нь очиж нэг унсан машиныг хараад долоодог. Барьсан гар утсыг хараад долоодог. Өмсөн зүйлсийг хараад долоодог. Тэ? Өнгө төрхөөр нь дүгндэг. Ийм арчиг болцсон. Ийм арчиг гэж болохгүй шүү. Ийм арчиг гэж болохгүй шүү монголчууд. Хүнийг одоо ер нь өнгөсөн зүйлсэн өнгө төрхөөр нь дугаарлана гэдэг бол маш том тэнэглэл шүү. Энэ дээр сайн анхаараа заяа. Тий. Одоо ер нь бол хүнийг хүнээр нь харж сураарай. Дандаа долоодог. Би долоонтгой монголчууд гэж шүлэг бичсэн. Энэ шүлгийг сайн сонсороо таамар. Заяа. Тэгэл одоо харах үзмжээр нь долоон, хитвчийг хараад долоон, унж байгаа машиныг хараад долоон, амьдарч байгаа орон байрыг хараад долоон. Тэгэл ерөөсө бүксийн долоогоос, сугын долоогоос, саллагын долоогоос явчихдаг. Ийм муухай долоомтгой гэж болохгүй шүү. Тий. Бити долоож амьдарсаа юу. Тий монголчууд долоож амьдарч исэн түүх байхгүй шүү. За ийм байна. Тэгэл одоо нэг ингээд бүх сагсын долоогоол, суг саллагын долоогоол. Тэгэл одоо тэр одоо юу гэдгийг тэр нэг жаахан мөнгөтэй гэж бодсон үнээр долоочдөг. Бити долоо. Тий. За юу. Долоох тусам чинь дордно монголчууд. Долоогоо дах юм бол дордоо байна. Долоо уулын цаг бол далд ороо байна. Долоох тусмаа дордно шүү. Бити долоож амьдр. Хизээч монголчууд хин нэгний үлмийг хин нэгний бүхс суг салтайг долоожсэн түүх байхгүй шүү. Монголчууд бол тэнгэр заяатай дээд зүгэлтэй тийм ээ баатар удамтай юм байсан шүү. Монголчууд бол зориг зүрхээрээ ялдаг байсан шүү. Хизээч өнөөдөр долоож амьдарч одоо долоож даллагнаж ингэж явдггүй байсан шүү. Энийг одоо сайн санаа шүү. Тэгэл хин нэгэн хүнийг очиод долоогоод идэв. Энэ одоо мөнгөтэй хүн, энэ сайн хүн, энэ баян хүн гэл ингээд долоогоод идэв. Долоох тусмаа дордон шүү та нар. Тий. За ингэж хэлье. Тэгээ энэ Монгол ёс судгаа сайхан сагчий. Монгол ёс судгаа сайхан сагчий. Монголоор байгаа хүнээ дэмжиж, ярьж. За юу. Өнөөдөр хэмэр алхаа шиг Монголоо гэж ярьж байгаа. Монгол дэдээ өмсөд Монголдоо алхаж байгаа. Ирхэн байх талаар ярьж байгаа. Энэ өв соёлтой хайртай байх талаар ярьж байгаа. Өөр хэн байгаа? Хич байхгүй шүү. Тэ? Тэ? Ингээ лалрууд битээ долоож амьдэр. Энэ лалрын хулгайчууд бол долоос нь тулдаа та нар өнөөдөр нэг иймэрхүү арчаагүй амьдарч байгаа. Иймэрхүү нийгэмд амьдарч байгаа. Долоосноосоо болцоо юу? Танаас долоогох юм бол улмал дордоод байна. Ингээд одоо ингээд нэг энэ зүйлийг одоо ойлгуулж хэлж ярьж явахгүй болохгүй. Тий, болохгүй. Ингээд ерөөсөө л одоо нэг энэ одоо нэг орж ирж байгаа энэ нэг юм сөрөгийн бичээд байгаа нөхдүүд чинь ерөөсөө яг ингээд нэг юм долоодог фестанууд байгаа байхгүй. Мөнгөний долоогоостой. Тэгээд одоо хэн баян байна, хэн мөнгөтэй байна гэл ингээл тийм ээ даргаа зэрэгэ гэл найзаа нөхдөө гэл долоогоол. Тий. Явж байна штэ. Хүний хамгийн мунд хүн тусалдсан шүү. Одоо чиний одоо таны ад үзээдсэн тэр одоо ялгуурлан гадуурхаадсан тэр одоо хүн бишээр хараадсан хүн чинь чамд эргээд хамгийн том тусыг өргөж явдсан шүү. Тэг. Хамгийн том тусыг өргөж явдсан шүү. Хамгийн том тусыг чинь тийм улсууд өргөж явдсан шүү. Ядарсан үндэ тусалж явдсан шүү. Түүнээс нэг баян сатгалан тэг баяжсан хулгайчууд хүн туслаа явж ирснийг би мэдэхгүй юм байна. За ийм байна. За ингээд одоо лайв өндөр юм бол тий одоо бас жаахан одоо бухимдчих гээд байна. Одоо яг ингээ 30 гаруй минут болсон байна. Лайв бол 30-аад минут хийчихсэн. Яг одоо 30 минут одоо 6-7 секунд болсон байна. За баярлалаа. Тэгээ ар халахын алдар дуучин адар сүрэн агсныхаа хөшөөг босгож байгаад үнэхээр баяртай байна. Сайхан байна. За зариг цэгийн одоо сайтын хамт олонд тийм ээ бүгдэнд нь одоо талархлаа гэж хэлье. Тэгээ ийм одоо сайхан санаачлалыг ийм өшөөний тийм ээ одоо босхыг гэсэн санаачлагыг гаргаж, уриалж ингэж одоо явж байгаад бол талархлаа гэж. За баярлалаа.
Хямрын дээдэг үсэй. Хямартайгаараа монголчуудаа долоож битгий амьдраарай. Тий. Жинхэнэ дээшигээ харж өөдөө харж яг өөрийнхөө зориг зүрхээр тий явах ёстой шүү. Түүнээс долоож амьдраагүй шүү монголчууд. За ийм байна. За баярлалаа.